Дэлхийн монголчуудын эмдэл радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн өдрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 29-ний пүрэв гарагийн та сайн өдрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Гамболдын ангарганаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Archimedes дэд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд, за мөн чанартай будгийг Chagwag Paints, за Chagwag будаг хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр пүрэв гараг болгонд бид нэр дурсамжаа хуваалцдаг. Тэгэхээр өнөөдөр ямар сэдвээр дурсамжаа хуваалцах вэ гэхээр паркт анх удаа тоглосон дурсамжаа хуваалцах нэ. За тэгээд та манай шууд эфир утсаар холбогдож орж ирээд одоо парк гэхлээр угаасаа паркт анх тоглосон дурсамж гэхээр ерөөсөө шууд хүүхдийн баярлал бодогдоод байгаа. Тэгэхээр хүүхдийн баяраар паркт тоглосон дурсамжаа ярилцах нь. Тэгээд та шууд эфир утсаар холбогдож орж ирээд анх хэдэн настайдаа хэдэн онд хүүхдийн парк орж исэн, ямар үнээр ямар тоглоом дээр тоглож байснаа сандгүй ч гэдэм үү те. Энэ талаар ярилцах нь. За миний хувьд ерөөсөө шууд яг үнэхээр паркингүүд, хүүхдийн паркингүүд хүүхэд насны маань хамгийн гоё дурсамжууд орж ирж байна. Тэгээд 5 сарын 31-нд миний төрс өдөр байдаг учраас би жил болгон өмнөх өдрөө төрс өдрөө тэмдэглэчээд маргааш нь хүүхдийн байр гэдэг ингээ 2 өдөр дараалж баярладаг байсан. Хагартлаа баярладаг байсан. Тэгээд манай байрныхан одоо хуучин оролын шин дарахны хуучин оролын 13 дугаар байрныхан манай байрныхан ингээд доотлогоо подволыг ингээд улаан булан болгоод тогтчулсан айгуу гоё. Тэгээд тэр дотроо ингээд хүүхдийн баяр зориулаад концертанд бэлддэг байсан. Ирвэхээ гэдэг нэг юм тим дуу муу дуулч муулаад байдагсан санагдаад байна. Тэгээд тэрэндээ бэлдээл орцон дотор ч нөгөө нэг ингээд гоё цуурайтдаг штэ. Тэгээ манайх ч угаасаа 5 давхар байр орцондоо нэг давхарт 2хан айл байдаг болохоор 10хан айл байдаг. Тэгээд 10 айлаа аруулан ингээд бүгдийн тань. Тэгээ орцондоо дуу муугаа дуулж бэлддэг байлаа. За тэгэнгүүтээ яг хүүхдийн баяр болохоор одоо ингээ эргээд бодохоор хүрхий би одоо ингээд ээж мэжгүй ч гэсэн аав минь ер нь бол юугаарч дутаалгүй л өсөвчтэй. Тэгээд хамгийн гоё юм пансан палаж гэж байдаг гэсэн. Пансан палажийг өмсөөд тэгээд ингээд үсээ ингэж бөөрийн хийлж жагаад ингээ эрзэнээр боогоод тэгээд дараа нь ингээд толгой дээр амар том цагаан лент ингээд мангар урт 4 м цагаан лент тэгэхээр айгүй том цэцэг болно те ингээд цэцэглээд тэгээд наскиг гэхээр юм богинохон оймс үүдэн штэ одоо бид нарын кедний оймс ингэж ярьдаг болсон одоо бол тэгээд нэг юм урт өвдөг өнөөс жоохон доогуур юм урт цагаан оймс өмсөөд тэгээ эрзэнэн гуталт өнгөж модонд орж ирсэн эрзэнэн гутал өмсөөд за тэгээл одоо ингээд явъя шүү дээ парк руу тэгээ тэр үед манай дарахны парк чинь нэг хитгэн ширхэг тоглоомтой. Одоо тэр үед байсан тоглоомнууд нь Эрдэнэтэд очсон байлгүй нэг өөр газар л очсон байх шиг байсан. Тэгээд алсыг харагдчих байгаагүй маа нэг мөөг гэж нэг юм байсан. Тэгээд амар оочортой алаан талаан болнод мангар том парктай мөртлөө нэг 3 4 тоглоомтой. Тэгээд тэгэнгүүт наан нь ингээд театрын өмнө том нөгөө нэг юм цементэн талбай дээр шохоогоор ингээ газар зурдаг зургийн уралдаан болдог байлаа. Тэгээд байгууллагууд энт ингээд одоо талбаануудыг авцсан. Тэгээл одоо тэнд чинь нөгөө дууны уралдаан болонгууд гүйж очиод те бүртгүүлж байгаа л дуулаад тэгээд бэлэг мэлгээ өөрөө олоод авчдаг ямар ч сэргэлэн хүүхдээсээ. Тэгээл өөрийгөө баярлуулаад тэгээд байрныхантайгаа найзуудтайгаа тэгээд гүйлээд тэр үед чи одоо нөгөө нэг юм аюулгүй амгалан тайван орчин байж тээ тэгээд заавалчгүй тэгэл аав ээж мэжтэй аавыг ингэж дагаж магаж явна гэхгүй тэгээд байрныхаа найз нартаа гүжижүүл парк дээр тэгээд угаасаа нөгөө бүгдээрээ гэрээсээ мөнгө аваад гарчиж байгаа штэ тий 3 бол 3 5 бол 5 төгрөг аваад гарцсан тэгээд гүйж очиод алалцчаал тэгэл нөгөө мөөгөн дээр л их аягүй суух гэж овч болдог байсан. Тэгээ гинж байдаг гэсэн санагдчихээн. Тэгээ гинж бинч чи сүүлд ирсэн ч үлээ. За амарчлээсэн тэгэл нэг өөртөө баясгаал тэгэл тоглодог байсан. Хотын парк дээр болохоор юу яжсэн манай эмээгийнх нөгөө 220 мянгад байдаг байсан гэж дандаа ярьдаг штэ би те яг Баянгол ажлын 27 дугаар байранд байсан. Тэгээ угаасаа паркт амар ойрхон. Тэгээ 6 сарын 1-нд тэгэж алалцахгүй. Угаасаа паркт ойрхон байсан болохоор эмээ дээрээ зуны амралтаараа ирэхээрээ тэгээл угаасаа дуртай цагтаа парк руу ороод тоглочдөг байсан гэж. За тэгээд нэг иймэрхүү дурсамж байна да миний хувьд. Ингээ манай шууд Фириутаас 77 3883 утас маань нэглээ. Хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой.
За тэгээд утсаар ярих дүрм солионыг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсооод утсаар яриарай. За мөн машиныхаа Bluetooth-д утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа, спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээсээ салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. За эхний сонсогч 9987 дугаартай сонсогтой холбогдлоо. 9987. Өглөөний мэндэ Чука хичээ. За өглөөний мэнд. За сайхан амарсноо. Сайхан амарлаа. Та сайхан амарсан уу? Сайхан. За би одоо анх тоглож ирсэн гэхээр одоо нэг 5 настай байсан бодоо 5-6 настай байсан бодоо тэрийг болоод нэг том хон санаж байна. За. Тэгээд ээж аав маань ингээ баахан хуучур хийгээд аваа явсан. Тэгээд бид нөгөө паркинг чинь гадаа нөгөө айгуух талбайтай байсан шүү дээ. Тэгээ модны сүүдэр дор суугаад хуушураа идэж тэгээд статер 100 төгрөг 20 мөнгөний ундаа авч уужсэн баха. Тэрийг сайн санаж байна. Тэгээ сүүлд нь би чинь жоохон том болоод нөгөө 4 дүүтэй. 4 дүүгээ хувцарч аваад тэгээд паркаар явна штэ. 50 мөнгө, 20 мөнгө тийм л байсан. Ер нь тий. Тэгээс сүүлд нь хүүхдүүд одоо ээж болсон хойно. Хүүхдүүдээ одоо манай баг жижигхэн байсан нэг настай өнгөрчихсөн гэхээр нэг авч явж бүгд гурвангийн тэгээ дүүнэстайгаа бүгдээрээ нийлээд бүх хүүхдүүдээ авч яваад. За. Тэгээд харагтэр ингээд тэр нөгөө юм сэлж мэлээ одоо сэлж хүчээ нөгөө нэг Тэмэд нуур мордтой заваар яваад чигжээснээр аягүй сандээ. Тэгээд ээж аав нэг 10 төгрөг 20 төгрөг л өгдөг байсан баха. Тэрнээс илүү тэгж их өгдөггүй байсан баха. Тэгээд юм нь хямдхан байсан болохоор тэгээд нэг маруулж авч идсэн 60 мөнгөний маруулж авч идсэн ундаа авч уун дүүнэстээ бол тэгсгээл нэг 60 мөнгөний бичээ нэг тийм л юм авч идэл тэгээд тэр 10 20 төгрөг хангалттай их мөнгө болсон. Болоод тэгээд дуусдаг гэсэн. Тий. Та ч одоо доороо бүхлөтэн 4 дүүтэй анаа юм чинь сая тэр найдан дооржийн хайраар зөөлөрдөг хорвоо дээр дүүнэрээ санаж ямархаас аргагүй юм байна өө угаасаа. Тийм үгүй 3 эцэдээ ганцхан юмтэй дүү те. Зөв. Тэгээд бидээс бүгдээр нь хайртай л юм да. Тэгээд манай дүнсээ ажаа гээд надад ч хайртай. Би ч одоо нэг баг дүүгээ бол тэгэл ээж 45 оноос ажилдаа ороход би чинь баг дүүгээ тэрэл үлддэг. Хичээлээсээ ирээд дүүгээ тэрэл гэрээ тэрэлэл тэгэл нөгөө олон дүүтэй байсан хүн чинь их ээж аавтай нэмэр олдог байсан бах гэж боддтой ч. Бололгүй яах вэ? Айлын томууд ч айгүй том үүрэг хариуцлагатай хүмүүс шүү дээ. За. Тэр хоёр ах нар бол тэгээд ерөнхий юмыг харна гэхээс тэгэж бидэртээ зурдахгүй шүү. Тэгээ айлын том охин л юм бэ шүү дээ угаасаа. Тийм байна. За холбогдсон баярлалаа хичээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За Балжины мойн цэцэг ирчвсэн байна. Анх хүүхдийн баяраар 10 төгрөгтэй Зуслангийн найзуудтайгаа 1975 онд орж байлаа. Тоглоом 20 мөнгө 50 мөнгө л байсан байхаа гинэ. За ястаа. Нөгөө нэг халзан улаан 10 төгрөг барайл орж исэн байж тээ. За дараагийн сонсогч 88 Т1-тэй дугаартай сонсогтой холбогдлоо. 88 Т1. Эмжил радио. Байна уу? Байна сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг боллоо. За сэдвээ сонссон нөхөө. Сонсон. За таныг сонсож байна. 2004-өөс 8 оны үед оюутан байсан. Тэгээд оюутан байхад манайх 25 тарийн санд байдаг. Тэгээд автобусны суухаар автобус нь угаасаа пик оюутнууд байдаг. Тэгээд зарим автобуснууд нь автобусны буудлын дээр буухгүй явцдаг. Тэгээд яг ингээд үүдээ нэг шатнаас дэш гарч үзээгөө их сургууль сурдаг байсан. За. Тэг сургууль сурдаг байхад яг тэр 25-аас автобусны суугаад яг шатан дээр зогсоод яг гөө хилэл хаалган дөнгөж харагдаад тэгэл ерөөсөө автобусны мөнгө өгж үзээгүүтэй контрактор нь дээшээ болоод байл ерөөсөө. Та яг ямар сэдвээр яриад байгаа? Саний үст амар орж ирсэн.
За өнөөдөр бид нэр Пүрэв гараг болгонд дурсамжаа хуваалцдаг. Паркт анх удаа тоглосон дурсамжаа хуваалцж байна. Манай найруулагч сэдвээ буруу өгсөн байсан болоо түрүүчийн 7 хоногийн нөгөө автобус нь туулаачилдаг байсан гэдэг сэдвтээ хоёрлж яриад ах шиг байна тийм үү? За. За дараагийн сонсогч 99-29 дугаартаа сонсохтой холбогдлоо. 99-29. Эмжил радио. Өдрийн минь. За сайн байна уу? Та сайн өнөдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За одоо нэг 4 настай л байсан юм байна. Би хамгийн анх парк явахдаа. Тэр үед аягүй сайн сандаг. Хүүхдийн баяраар нөгөө ачаал ихтэй байдаг болохоор манай аав ямар ч нэг ачаалгүй хүүхдийн баяр өнгөрөөд нэг намайг аваад нэг найз нь бас 2 хүүхэдтэйгээ парк аваад орж ирлээ. За. Тэгэхээр эндээс хамгийн их дурсамжтай үлдсэн юм нь тухайн үедээ бас нэлээд ухаарсан болохоор хамгийн ганган гэсэн нөгөө Оросоос авчирсан хамгийн нийтдээ халуун зунаар Оросоос авчирсан тийм носон палач цамцаа өмсөө явжсэн сандаг. Носон уу? Тийм носон. Яа тэр би нөгөө аартагаа хөөх юм манай аав намайг хэрэндээ гангалаад байгаа байхгүй юу? Аа. Ингээ хөснө гоочсон. Гэтэ бас илүү их дурсамж суусан. Ингээд нөгөө одоо гинж бенчин дээр суугаад иргэн штэ. Тэгээ иргэжэл манай аав яг өөр дээр нэрхээр Андраска аав нинэ гэж байн гараад орлоо. Дахиад очихоор аав нинэ гэх ингэдэг. Одоо тийм бүр ингээд сэтгэл бүр ингээд амар үлдсэн шүү дээ. Манай их залуутай өнгөрцөн байхгүй. Тийм тэгээ би чи ганц охин юм чинь тэгэл тоглоом болгон дээр өөр дээр нь очихоор аав нинэ гэж бүр ингээд орлоо. Нэг юм сэтгэл хөөрөлтэй. Тэр бүр өстой яг кино шиг үлдсэн байна. За тэгэл тэрнээс хойш найзуудтайгаа нийлээл өстой орогдол босуу шиг паркер өстой тэнж үт сурсан. Орогдол босуу шиг. Ээ, стаалш тэгжээ. Бүр нэг удаа төрсөн өдрөөрөө яг 5 сарын 24-нд хичээлтэйсэн чи төрсөн өдрөөрөө баангтай хичээлээ туслаад ангийнхантайгаа парк гэсэн. За тэгээс та бүр алуурсан юу төрсөн өдөр. За маман дуудаг да сургуулийн захирал дуудаг да ангиараа 5-6 хичээл тасалсан гэж амар том хэрэгт орж илээ. За. Тэр аав минь тэр хөөрхөн юм ерөөсөө сэтгэлд ингээд кино шиг үлдсэн бэлээ. За холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Сайн амжилтсий. Баярлалаа. За бэхтрүүлжиг гол ягч маань холбогдлоо. Сайхан дурсамж үлдсэн байна. Гэтэ би одоо ч гэсэн 2 хүүхдээ аваад тэгээд парк орохороо би 2 хүүхдэйгээ зэрэгцээл бүх тоглоом дээр тоглолдог шүү дээ. Тэгээд нэг удаа бас нэг найзуудынхаа гэр бүлээрээ бүгдээрээ хүүхдүүдээ аваад орсон чинь ингээд хараад зогсоод байд юм бэлээ. Ингээ хүүхдүүдээ хараад тэг би хүүе тоглоё л доо гэл тэгэхээр яах юм бэ гэд. Тэг мэдгүй надаа одоо ч гэсэн би ингээд гинжин дээр суугаал ингээл эргэлдэхээр миний хүүхэд наас тэгээд өөрийгөө би одоо ингээ хизээч 45 та хүүхэн байж гин гэж боддгоо мэдгүй надаа одоо ч гэсэн гинжин дээр суух би үнэхээр дуртай 2-3 ч удаа суусан ч би чадна. Ер нь бол тэгээд хүний сэтгэлгээ сэтгэхгүйгээрээ залуу байх юм бол тэг хүн байнга залуу байд юм болов гэж боддог шээ мэдгүй би гинжин дээр суух одоо ч гэсэн дуртай. Хэд суусаа байдахгүй. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Аргимедас дээд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд хамтран ажиллаж байгаа. За мэдээж хүн бүр гой үстэй болох боломжтой. За хамгийн гол нь та өөр тохирох одоо шампунь бүтээгдэхүүнийг олох нь хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр мөнгө цагаа дэмий өрөлгүй, за мөн үсээрээ тоглож цаг алдалгүй Аргимедасыг нэг л удаа хэрэглээд үзээрэй. За 6 наснаас дээш бүх насныхаа хэрэглэж болно гэж байгаа. За дээрэс нь маш олон төрлийн сонголтуудтай өөрөөр хэлэх юм бол та ямар ч төрлийн үстэй байж болно штэ. За хураа байж болно, гимтэлтэй, хиймтэй, будагтай, хагтаж, тослогддог, салаасан, уналттай, халзралттай гэх мэт тэр бүх асуудлуудад тохирох бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой байдгаараа онцлог. За маш сайн чийгшүүлэх төрөл байна. Хуухны планс алдагдсан одоо тослогддог үсний төрөл байгаа. Үс уналтын эсрэг сет хүртэл байна. За креатинтай одоо гимтэлтэй үсний төрөл байгаа. Хагны эсрэг өтгөрүүлэгчтэй одоо буржгар үсних гээд аль тохирох төрлөө сонгоод хэрэглэх боломжтой байгаа. За нэг гоё юм нь Нью-Йорк Таймс сонинд одоо бид нар 4 зүгийн шууганаар байнга за Нью-Йорк Таймс сонинд бичснээр гэж ярьдаг штэ тий. За сонинд Аргимедас бүтээгдэхүүний орц найрлагыг үс ажиллагааны одоо хэрэгтэй, үн цэнтэй, чухал найрлагатай үр дүнтэй хэмээн бүр онцолсон байлээ. За тэгэхээр та эдний одоо жишээлбэл гэмтэлтэй үсний шампунь маск нь 8 жилийн судалгаанд үндэслэн гаргасан юм салууны хэмжээний үйлчилгээг гэртээ хийж болдгоо гэдгээрээ
онцлогтой байх нь байна. За ингээд олон улсад Орос, Швед, Шинзланд, Вьетнам, Австрали, Англи, Араб зэрэг улсуудад өндөр үнэтэй зарагддаг энэ мундаг брэнд Монгол улсад ороод иржээ гэж. За тэгээд Аргиминдас Цигимен гэж сайтад бүх бүтээгдэхүүн нь ингээд үнэтэйгээ байгаа нөгөө үн гэдээ асууад байдаг хүмүүс. За тэгээд гадны сайт руу н ороод үзвэл бас энэ бүтээгдэхүүнүүд бас л үнэтэйгээ байдаг. Тэгээд ер нь бол ингээд харьцуулаад харсан ч болох нь шүү дээ, тий. За харин Argmidas Mongolian аль бие усны борлуулагч болохоор Монголын эрхлэгч нарт танигдах цаг хугацааг өгч яг одоогийн байдлаар бол хямдралтай үнээр худалдаалж байгаа шүү. Манайхан энийг дуулгах гэдээс таатай байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 8865 70 76 76 67 77 гэдэг утсаар аваарай. За мөн та гэрээд борлуулагч болж бас хамтран ажиллах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Argmidas дээзэргэлийн үс харилцааны брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 99.11-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.11 Амжилт радио. Сонирхолтой. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Сэдвээ сонсноо хөө? Сонссон. За таны сонсч байна. Факт жоохтой 95 онд ч тоглож ирсэн да хүүхэд багтаа. За. Нэг сонсох тэр үед нэг 50 орчимд өргөл байсан санагдаад байна. За. Их тоглоом дээр суухад тэгээд урталтай хойдлаараа Вистокын тэмцэх хүч нацлалжийн хөшөө гэж байсан. Тэргээр хой талаараа ордог. Хаалган дээр нэг хүнтэй тэгээд таслбар авч ордог байсан нэг чинь парк руу ороход одоо хөшөө зүйлөөсөө ордог. Тухайн үед одоо байсан тоглоомс одоо байгаа тоглоомоос нэг агарын дугуй байна. Тийм, яг үнэ. Яг үнэ. За тэгээд нөгөө мори тэр байгаа бах гимж байна. За тухайн үед байхгүй болсон тоглоом сюрприз гэж нэг тоглоом байсан шүү дээ. Амар иргэдэг. Тийм. Тэр байхгүй болсон. Тэгээд одоо парк ч юм бол одоо нөгөө одоо байгаа хэсэгт бол гооч нэг ачхуу ч юм уу баг хүн байдаггүй байсан. Хин хэсэг нь ихтэмхэ гүүр тал руу байдаг байсан ам хүүхд багтал. Тэгээд тухайд яг 6 сарын 1-нд биш 6 сарын дараагийн хагас бүтсаач маавч тэгээ хүчтэй байсан. Хүүхдээс хүнд орсомж тий. Зөв. Тэгээд одоо ч хаяа очиад тэгээд Максиам эцтэй очиад хүүхдтэй хамт очиад тэгэл тоглоом дээр суулт олчтой шүү дээ. Танах хүүхэд байхад гэр чинь хаана нэсэн бэ? Манайх төмөр зам байсан. Зөв. Төмөр замаас одоо байрныхантайгаа ч юм уу найзуудтайгаа парк руу ер нь ирддэг байсан уу? Очиж штэ, ангиараа очиж штэ. Тухайд ТV-д онцсон тэгэл ангиараа очин тухайд нэг юм барай мараа гэж зүйл байсан. Ангиараа очиод тэр бас айгүй асуудалтай тэгээд ангиараа очиод тэгэл бариулаад ирсэн штэ тэгээд нөхдөдтэй. Нөгөө агарын дугуй унахаар тэгэл доороос нь зүгддэг нөгөө нөхдөд тухайд ч бас нөгөө залбин гэдэг юм нөхдөд байдаг штэ гэр оронгүй. Тэгвэл тий. Айгүй марууцангаа булаалгадаг байсан штэ бас. Булаалган юунууд тий. Энд дагараа дугуун дээр явж байгаас тэгэл доороос нь зүгтэл юмаа дээрэмдүүл гэлээс маань анги өгчээ. Ангиараа юм аягүй өгчдөг байсан дөө гэрээрээ гэх юм бол юм 6 сар түүхтийн баярын өмнөх цагаан амтсан юм уу дараагийн хагас сайн очдөг байсан. Тэгээд хичээл тарахаас өмнө бол тэгэл ангиараа аягүй очдөг байсан тэр үед хүн амч багтай хооч моч багтай байдаг байсан. Тэгээ иргэдэг сандал гэж тухайд нэг юм байсан. Тоош шиг. Улаан ингээд өнхөрд ёо чирстэй амар тий. Хүмүүс хамгийн зүүн нь ингээд доошоо ураа харцсан байнгут зогсоо ч тий. Тэгээд энэ дээр гуулгаад энэ хойшоо ирэх нь гайгүй. Урагшаа ирэх нь түүхт байгаа тэр амар өгдөг байсан. Тэгээд доошоо хараад зогсчдаг тийм иргэдэг сандал гэж нэг хойш шиг сандал. Яг үнэ. Нэрээ тий. Тоглоомод байсан. Тэгээ ойрлоо суугаад байдаг гэсэн тий бид. Ойрлоо суугаад байдаг гэсэн. Тэгээд ойрлол яваад байдаг гэсэн тий. Тэгээд хүүхд байсан болохоор тэр дурсамжууд маань одоо ч гэсэн парк орч хүүхдтэйгээ тоглохоор бол баяр санагдтыг. Та хэдэн оны төгсөлтэй? 2000 оны төгсөлт. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За сайхан дурсамжууд төвөрж ин дөө. Өстө нэрэ. За нараа шадрагч хүчсэн байна. 70 онд хөгшин аав ээжийнхээсээ гэртээ ирээд анх парк орж байлаа. Хөөхөн морьтой тойруулган дээр сууж байснаа санаж байна. Хожим 5 6 дугаар ангидаа өвлийн амралтаараа паркийн үлгэрийн гэр ангиараа очиж үлгэр их сонсдог гэсэн. Хүү ямар нэрээ. Манай дарахны парк дотор бас нэг тийм гэр байдаг гэсэн. Дотор нь ингээд нэг үлгэр ирээд ингээ морин ууртаа ингээд сууж байдаг гэсэн. Нэрээ тийм байж бас нэг тийм байдаг гэсэн юм байна шүү дээ. За дараагийн сонсогч 99.11-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 99.11 Амжилт радио. Байсан байна. Сайн байна уу? Та сайн дуртай боллоо. За таныг сонсож байна. За сая тэр нөгөө автобусны туулаачлал гэдэг зүйл яриад байна уу юу?
Харин өнгөрсөн түрүүчийн 7 хоногийн дугаартаа хүн андуурал ороод ирэх шиг боллоо. За. Би нэг хүүхдийн парк надад ирсэн амар сэтгэл үүдтэйсэн юм байна. За. Жоохон багт имэт өвтөг хамт байдаг байлаа. Тэгээд нэр одоо хэдэн он юм бэ? 80 он мал баг жоохон л байсан. Тэгээд нэг имэгээ гуйгаад та хүүхдийн байгаад парк оролдог гэсэн байна. Жил имэг гуйгаад парк орт. Тэгсэн чинь өөстөө амар нүү тоглоом манай муу имэж хүрх амт яаж чадахгүй юм. Тэгээ хоёулаа явж исэн чинь нэг газар нэг 53 гэдэг машин байдаг гэсэн автлагч гэдэг. Тийм машин ирээд зогссон чинь манай имээ очирсан чинь хүмүүс тэндээс ирээд очирлаа. Амар их очирч маружин зардаг баг. За. Тэгсэн чинь нэг модон хайрцаг онгоолгол дотроос нэг цаастад нэг гой үнэртэй шүү дээ. Зүсинг гээл тэгсэн чинь шоколадтай маружин гаргаж зардаг баг. Манай имэд гэсэн чинь 12 ч 14 хүрчихсэн. 10-аас л ямарч байсан олон юм. За. Тэгээд хоёулаа нэг юм борсны зүдэрч бодоод байлаа. Манай имэний тийм 90 зонтогтой. За. 90 зонтогч гэдэг юм да. Цэцэгтэй зонтог гэдэг байсан тий. Янз бүрийн. Тийм. За. Ууттай. Яг байна санаж байна. Тэгээд нөгөө цэцэгтэй зонтгоо хоёулаа модны зүдэрч хоёулаа суугаад нөгөө цэцэгтэй зонтогтой лаг суугаад. Тэгээд нөгөө маражин хоёулаа идчихэж байгаа хөөх. Тэр хүүхдийн байр тэр. Тэр 7 их юм уу 8 гэдэг юм уу. Тэг болгоцсон уу? Тэгээд тэндээс хоёлоо паркаас варант шал алхал 100 автобусны бодол дээр явж исэн чинь миний ингээд толгой эргэл амар болж байгаа хөөх. Яана. Тэгээд цагаан үсэр бөөлжөөд би заа. Яана. Өөстө оргилт бөөлжөөд. Өөстө хүүний хүүхд аллаа гэж ээж имэж орлоо. Тэгээд хоёул бистэ бөөлжөөд арай нэг гайгүй болоод тэр үед чинь нэг 100 автобусны бодол дээр нэг кавац зардаг. Тэрээс авчирч манай юм наад дүгэл тэгэл хүүхд төглөөгөл урдуур нь тайсан багт бөөл ожирт бас. Тэгэл нөгөө нэг каваснаас суугаад дахиад ингэж бөөлж жоо гайгүй болоо. Тэгэл хоёул ингээл буцаад автобуснаас бол маах 7 бодолтой байсан. Тэгэл имээ өхрөгө буцаад явж исэн чинь би өөр ингээ нөгөө бөөлжсэн гид амар үлсээд тэгсэн чинь нэг ходог миний дандаа ч ус авдаг нэг ходог автобус хажуугаар гардаг байхгүй. За. Тэгээд автобусын жалаач молооч бүгдийн цэнэж. Зогс би энэ буун ходог дээр бууц. Тэгээ ходог дээр буугаар нөгөө ходгийн ус ихтэй амар уудаг байхгүй хүмүүс ус авч байгаа шүү дээ. Тэр чинь шууд дайрал 10 битанаас нь усын ууш. Тэгээд уухта би нөгөө эмийг зонтгийн бариа бууцсан байж. Усуу зууж байгаа буцаад гэлтэй ирсэн чинь нэмээ зонтог байхгүй. Буцаад гүйж байгаа. Гүүгээл ходог дээрээс чинь яаж байх вэ? Тэр 54 юмтай зонтог гэдэг чинь тэгээ олдохгүй дээрээс амар юм биш. Байхгүй. Миний нэг хүүхдийн байр тэгэж нэг өө юмийн хайцаг нуулаад оройдоо зодуулаад тиймэрхүү. Хүүхдийн байр. Тэгээ хүүхдийн байр гэдэг үнчихгүй шүү дээ. Зонтог аяг бол өнгөрөө батараа зодуулж байгаа. За бүгцэн баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Би та нарт шүү дээ. Саяны ингээд амар их зарим гэдэг пологцсон гэж шүү дээ. Яагаад зарим гэдэг бас таргална гэж тэгдэг шүү дээ. Тэгээд хүнсний технологич хүний хувьд одоо нэг юм хийлж өгье. Бид нэр ингээд сүүг ингээд 1% тослогтой 3% тослогтой гэж ингэдэг шүү дээ. За тэгээд одоо бүрээд айлууд бол маш сайн мэднэ. Ингээд сүүний машин гэж байдаг шүү дээ. Ингээд машиндаа нэг талаар нь цүцгийг гоожоод, нэг талаар нь шингэн сүүн гоожоод, за тэгмүүд тэр цүцгийг ингээд сайхан ингээд одоо 2-3 хонуулж байгаа. Тэгээ ингээд цохино гэдэг шүү дээ. Тэгээ одоо хутгасаар нь байгаад маасл гаргаж авдаг шүү дээ. Тэгэхээр нэг ийм хэмжээний тос ялгарч байгаа биз. За тэгвэл зайрмгийг вэ шүү дээ. Ингээд за ингээд нэм танк шиг том юм ёмкост руу ингээд хийчлээ. Тэгмүү төр чинь ингээл эргэлдээл халуунаар ингээл эргэлдээл хөөрүүлнэ гэсэн үг заяа хөөрүүлнэ гэсэн үг. Тэнгүүт ингээд гинтхэн нөгөө халуунаар эргэлжсэн юм чинь хүүтэн болоод за тэнгүүт тэрний ингээ ирмгээр нь ингээд тоснууд нь наалдаад үлднэ дээ. За доошогоо нөгөө сүүн ингээд урсаа дахиад нэг өөр тогоороо орлоо. За ингээд энэчнээс яасан мах нь 3% тослогтой сүү байсан бол 1% тослогтой сүү болоод очлоо. За тэнгүүд яасан тэр ханд наалцсан тоснууд байна да. За тэрүүгээр яасан мах нь зарим гэдэг байх нь шүү дээ. Тэгэхээр яасан мах нь зарим гэдгээр таргалнаа гэдэг чинь юм байх нь байна. За дээрэс нь хит их хэмжээгээр итгэх нь бол пологтгоосоор аргагүй байх нь шүү дээ. Гэхдээ бол ийм л зарчмаар зарим хийгддэг.
За тэгээд ямарваа нэг зүйлийг ер нь хэтрүүлвэл аюултай штэ манайхаа. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар чанартай будгийг Chogwang Paint-с за Chogwang будаг хамтран ажиллаж байгаа. За Sanmi Chemical компани нь Бүгд Солонгос улсын Chogwang Paint за энэ дахиад буруу уншихад Chogwang Paint үйлдвэрийн албан ёсны борлуулагчаар 2018 оноос хойш ажиллаж байгаа юм байна. За ингээд Улаанбаатар хотод 4 салбар, за мөн Эрдэнэт дархан хотуудад тус тусны салбартаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. За Chogwang Paint брендийн гадна дотор эмүүлс шалны эрзэн будаг гэд худалдаалдаг бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ нөгөө нэг ISO 9001, ISO 14001 ч гэдэг юм ингээд ийм олон стандартуудыг хангасан, за олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай премиум бүтээгдэхүүнийг бүр премиум бүтээгдэхүүн гэж явд юм байна шүү. Явдгийн импортлж оруулж ирд юм байна. За бид бүхний одоо бие болон байгаль орчинд ээлтэй өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн хамгийн боломж түвнээр найдвартай нийлүүлж ажиллаж байгаа юм байна. За ер нь бол одоо Монгол улсад олон жил үйл ажиллагаа явуулсан солонгос компаниудтай үнээр биш чанараар өрсөлдөж чадах бүтээгдэхүүнүүдийг Монголд одоо албан ёсны эрхтээр оруулж ирж байгаа. Усан суурьтай эмүүлс нь ямар ч үнэргүй олон төрлийн будаг оруулж ирдэг гэсэн байна. За үүнээс онцлог нь өнөөдөр би шалны эрзэн будаг гэдгийг онцлоодох юм. За үйлдвэр автцогсоол засварын газар гэх мэт ийм бетон дээр ингээд шууд хийгддэг бүтээгдэхүүн одоо сонирхож байгаа ямар ч төсөлт ажил дээр тохиромжтой гэж байна. Тэгээд та худалдаа авахдаа давхар мэрэгжлийн багаар нь хийлгэж болно. Ажлын үндэгтээ тусдаа гэж шүү. Ингээд зах зээл дээр ижил үнэтэй бүтээгдэхүүн байдагч 70 м2, 80 м2 хүрнэ гэдэг хэрнээ энэ хэмжээндээ хүрэхгүй бүтээгдэхүүнүүд бас байдаг юм байна. Харин Chogwang Paint-ийн будаг яг метр квадраттай хүрдэг учраас санхүү болон цаг хугацаанд хямралтай та яг итгэж бас тооцоолж болно гэсэн байна. За мөн энэ жилээс шалны будгийн төрлөө нэмээд хүнсний үйлдвэрийн зориулалтаа үнэргүй хатуулаг өндөртэй хүйтэн халуун тусгаарлах G-Crit гэдэг бүтээгдэхүүнийг шинээр бас танилцуулж байгаа юм байна. За ингээд үйл ажиллагаа явуулж гисэн цагаас хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд маркетингаар биш чихэн хэрэглэгчдийн амнаас нөгөө аманд чанараараа өдийг хүртэл зах зээл танигдан оршин тогтож ирсэн. Тэгээд одоо ингээд анх удаага бараг шахуу манайхаар ингээд рекламд болж байгаа мундаг газар бахнэ. За 7711 17 47 гэдэг утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 7711 17 47. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай будгийг Chogwang Paint-с Chogwang Paint хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 8822 дугаартай сонортой холбогдлоо. 8822. Эмчил радио. Бэнэ. Бэн сайн байна уу? Та сайн холбогдлоо. Сэдвээ сонссон уу? Сонссон. За та нэг сонсож байна. Би нэг гоо тахта ихтэй нэг парк ороо. За тэгсэн чинь нөгөө Мангасийн ам гэж юм чи одоо айгүй халтсан байсан юм байна л та хөрхөмний би ч одоо жоохон 5 нахта өгөх юм мэдхүү. Удаад гэсэн чи байхгүй. Юу баяжиж инехэст уйлал буугаад ирсэн. Иви. Яа. Халтсан нөгөө төмөр нь ингээд нэг явган суух би яг сандаг байхгүй юу. Нэг явган суугаад гулхахаар ингээд нэг хүүхд тахад гулгадгүй шүү дээ. Нэг гутал мотл суураад. Тэрийг бодоод өдөөжигээр суусан чинь байхгүй. Өөр юм талааж малаачтай л явжсэн багтаа бодвол. Хамаагүй юм үстэй төлөвчшил болсон шүү дээ. Тэр санаад ороо. Сая манай сонсогчдоос бичээл байна. Мангасийн аман дээр өстөө нэрээ амар их тэркогоо урдсан гээл. Тэнгүүд тэркогоо урж үзээгүй хүн гэж байдгийн мөл гээл бичээл байна. Тэрхүү итэл гоёа төлчөөд явж байгаа юм байна. Шарж идэнг явуулсан шүү дээ. Тэгээд сая явжсэн чинь юу орж ирээд тах нэг өчигдрийн юу орж ирээд тах шиг бах юм. Үгүй ячир. Яа тоотачлсан гэдэг. Гэхдээ харин хүмүүс бичээл энэ радиогоор ч өнгөрсөн 7 хоногийн нэвтрүүлэг яваад байна гэд ахын одоо ямар учиртай юм бол апаар сонсоод байгаа юм уу? Үгүй. Ямар сони. За. За. Түрүүн засагдсан шүү гэд манайхан би сая нөгөө нэг дотоос үлжигээр бичсэн түрүүн засагдсан шүү л гэж байна. За ямар ч байсан засагдсан юм шиг байна. За. Холбогдсон баярлаа. За. Хөрхи дүүл түрүүний тэр автобусын тулаачилсныг орж ирж ярьдаг хүнийг бол одоо буруутгахын аргагүй юм байна хөрхи. Одоо радиогоороо сонсоод л ороод ирсэн байх шүү дээ. Одоо яаж явахаараа тэгж өд юм бэ ч манайх ч шууд л явж ямар сони. За дараагийн сонсогч 9967 дугаартай сонсортой холбогдлоо. 9967. Эмжил радио. Тано. Бэн сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. Би нэг
4-р анги төгсөө нөгөө баа анги төгссөн хонхны хоёр шиг нэг юм хийсэн бохгүй юу манай ангийнхаа. За. Тэгээд ангиараа хоол идэл багштайгаа баахан инээ таньж байгаа л тэгэхээр юу яагаад дуусаад би нөгөө парк орох хэрэгтэй байсан. Дүүнэр хоёр дүү маань ээжтэй хамт парк дээр намайг хүлээж ирсэн. Тэгээ би юу яагаад нөгөө хоёр ч надад зайрмаг захиад зайрмаг зарсан ингээл амар халуун өдөр бүр ёо хүүхийн агуур ингээл алхаад тэрчээд нөгөө хүүхдийн 100-аас шууд парк руу алхах байхгүй юу. За. Тэгэл яг толгой тарих өвдөл амар халуунд яг ингээл хоёр гартаа хоёр нөгөө юм тавтай зайрмаг барьсан. Алхаал явж исэн чинь хойно яг нэг 4 нөгөө гутамсны хүүхдүүд яг яриад би яс хүүтгээ мөртгээ гэл яана за амханд нөгөө зайрмага хамгаалчих гал үтсэн чинь юу яагаад хоёр талаас ингэж яг хоёр зэрэг гүгээд нэг гарах юм шүүрээд нөгөөдгийг газар унгаагаад тэгээд юу яагаад өө чи ямар тэнэг юм бэ гэдэг нөгөө банд руу ч уурлаад зүгээр хилээд ахгүй яасан юм аасаа амар айц мөртлөө худлаа тэгээд томорч мөнгө. Тэгээд пастерээ дүүлцэвчээд намайг зайдэр үтлээ гэж амар уйлчихвал гэсэн чинь нөгөө хоёр дүү маань надаас зайрмгийн нисэж уйлаад бөө уйлаа болчихлоо шүү. Гэтэ нэр хүүхдийн зуугийн дэргээр ахаа ихчээ 100 төгрөг хайрл гээл. Тэгэл тэрднэр чи амар зүүн тэгээд гуйлж явж яснаа яг ингээ өөрийнх нь үйт ингийн мингийн ийм хүүхд эсвэл октод моктод таарлах юм бол шууд хамаг зүгээр зайрмагч биш зүгээр л идэж байгаа юу идэж байгаа явж шүрэл аваа явчихдаг гэсэн те амар. Тэгээ бас нэг юм юу яасан нөгөө нэг ээжигээ нэг гуйсаараа шалсаараагаад нөгөө алсыг харагч дээр суудаг байхгүй юу. Тэгээд гэсэн чинь нөгөө алсын харагч нөгөө юм онгорхой байсан шүү дээ. Тийм. Тэг яг тэр үед нь тэгээд гуйж арай гэл суусан ээж бүр суухгүй гэл гүрийгээл тэгээд гуйж ихтэй гэсээр шалсараа суугаад тэгээд чинь яг дээд бараг л дээдэлт нь авчвал тогн тасарчул яах вэ? Яана. Тэгээд одоо яах юм бэ? Одоо яах. Тэгээд нэг лонгот гэртийн амир юу савлан тэгээд зүгээр хүн хилээд ахад тоохгүй гэдэг туултага гуруулаа тэгээд яа боодирэ таяах махгүй гэдээсэн гэдгсэн чи ээж бас нэг жоохон байхдаа бас өвөө эмээг шалаад суусан чи бас яг тэгээд дээр нь очиод дахиад тогн тасарсан. Тэгээд бүр 2 удаа тэгээд алыг авсан дээр суугаад 2 удаа тогн тасраад тэгээд тэрнээс хойш ээж бүр тийм дахиж би хайцтай паас. Ээжигээ бүр драматай болгоо ийцэн байж тээ. Тэгээд тэрнээс хойш ээж бүр ингээд одоо юу сүүлд нь бэдэн мэжинд очиод тоглосон ч гэсэн ээж үгүй би парк явахгүй. Тэгээд тийм хоёр юм яхад. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За манайхны дурсамжуудтай хөрч өгч ин дөө. Хонгор цул яндан жамс сюрпризтэй амар гинэ. Би сюрприз дээр ингээд суухаар ингээд албаар ингээд нуруугаа салгаж үзмэр санагдаад байдаг гэсэн. Ингээд салгахаар яадаг баг. Тэгэхээр яалтчгүй ингээд аргашаага наалдаал яадаг гэсэн л да. За дараагийн сонсогч 80-3 та дугаартай салбартай холбогдлоо. 80-3. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За. Би нэг 6 сая мөрөө. За. Жоохон бахта парк яг доотлоход аваа явахгүй юу? За. Тэгээд ээж мөнгө өгсөн. Тэгсэн чинь бас дахиад мөнгө өгсөн. Жоохон мөнгөлөг хоёр явахгүй юу да? Тэгсэн чинь бүх цоглоон дээр 3 билет авчихгүй юу? За. Тэгээд дараалал бүгдээрэн дээр суулгад юм байгаасаа дүүгээ маадуу зандаас дүү. Тэгээд яасан чинь дүү бөөчөөд. Дараа нь төрдөг байсан л төрдөг нэг юм байдаг байсан шүү дээ. Тийм. Тийшээ оруулсан чи дүү өмдөндөө багаад. Тэгээд би өөрөө завин дээр сууж байгаад усан дунаад нэг 2 хөгийн юм эсвэл яа бүтлэн бүсөрөө эргэцсэн бэ. Тэгэхээр өмдөндөө баасан дүүгээ яасан нэ тэр чигээр нь чирээд явсан уу? Тэгээд автосонд авч ороод өөрөөсөө холбоод Дүүн хитэн настай байсан. За би тэр үед нэг 4 мөрдгөр анги гэхэр маад нэг 2 мөрдгөр анги. Муу да.
Маа тэр дөө угаасаа намайг 10 дугаар анги төгсөн дагаад явдаг. Төгсөн таагаан. Тэгэхээр би нөгөө хамт авч явдаг. Дандаа холын зайд авч явдаг гэсэн байхгүй юу? Эрэгтэй юм уу те? Охин ямар яаж байгаа? Үгүй яах вэ тэр үед яагаад sigдэг байсан мэдгүй. Манай ах бас нөгөө манай ах дээр 4 насны зөрүүтэй ангийн үед одоо ахыг 7 дугаар ангид би 4 дугаар ангид таснаа бид тээр ингээд хичээлдээ хамт явахаар ингээд нөгөө тэр үед ингээд нэг юм бав гэж тэгээд идэгсэн шүү дээ нэг ингээ яагаад тэгээд шоололд байдаг юм уу яа тэгээд тэнгууд манайх намайг ингээд хол яв гэх тэгин заяа би нэг хөр өдмөр ингээд холдоол ингээд ардаас нь дагаад явж байсан яг миний тэр юуг санаанд орчлоо айгу муухай мэдрэмж айгу тэр араа маад айгу зөвүүн заяа ингээд автосан тамсгаа явна шүү дээ за тэгэхээр би хоолоороо суулгаач юм ер нь хол авч явдаг байхгүй юу за тэгэхээр ингээл маг гэж нэг яваад байна. Айгуу тийм бондгоор нэг юм нүдэн чартаар нэг хөөх юм байсан юм аа. Тэгэл ерөөсө дагаад ингээ энийгэл яваад байна. Мөнхийн инээж явдаг тийм үгтэйс. За. За холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлаа. За. Йоо хөөчлөлтэй ч юм аа да. За нэрээ ярих гэж яснаа мартжээ. Өнөр бүл киноны зураг авалт болж байсан. Одоо тэр киног үзэхээрээ би байна уу гэж хараад байдаг гинэ. Жолон батал усанд орж игч. Хөөх юм бэ. За одоо бол утсаахгүй орж ирсэн комментуудаа уншиж өгч жагаад тэгээ нэвтрүүлгээ дуусгая да. За минь хайцсан байна. Парк дотор зардаг маруужин стойго ямдтай байдаг байсан гэж. Үгүй алалцаж авдаг байсан болохоор тэгдэг байсан бах уу. Алалцаан дундаас тэр маруучныг ч олж аваа штэ. Бурхан минь. Йой. За. Хүүхдийн баяраар заавал суглаа суулж азаа үзэн дээ гинэ баяраа яг яах нэрээ тэгдэг байсан те бас нэг суглаа гэд нэг юм байдаг байсан юм байна штэ. За. Одоо бол гинжин дээр алсын харагч дээр л суuna гинэ. За. Нэрээ тэгээд надад зармаг авч өгсөнгөө гэж гомддог ээж байна. Учир нь намайг 2 хүүхэдтэй болоход аав минь 2 хүүхдэд гоё юм авч өгөөд надад өгөхгүй байсанд хүүхдтэйгээ барьцаж гомддог байлаа штэ гинэ. Хүүдээ. За зеркогоо нөгөө мангасан ам дээр очиж зеркогоо урдаг байсан гэж байна. Марс бидний үед агаарын дугуй дээр очролдог байсан гэсэн байна. За парк халттай үед төөрдөг байшинд найз нартайгаа орж тоглодог байсан. Гол нь манай хуучин байрны төлхөр яг таардаг байсан гэсэн байна. Бүр ёо за бүр алдаа байсан. Нэрээ гинт нэг юм санджгалаа. Оюутны ангиа төгсөөд тэмдэглэж явж байхдаа сахилгуудад паркд орж ууж байсан юм байна штэ. Цоочтой хаалгыг давж ороод алж өгсөн гинэ. Ямар нэр манайха ална. За. За гоё наа. За 40 наснда хүүгээ талбай дагуулж гарч авч өгөөд амсаж үтсэндээ гэсэн байна. Хөөсөн чихрийг отхон төгс баццэг. За тоглолт үздэг хэсэг гоё болсон байна лээ гэсэн байна. За яг харуулн мэдээд хөөгөөд муур хулгана олж байгаад уус айрах гарччихсантай сошиал байсан бол алуулж авахгүй юу гин энэ дэр нэг. За хамт байсан сонсогч үзэгч нартай бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээрээ хамтдаа пүрэв гараг болгоно гоё дурсамжаа хаваалцдаг. Энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 29-ний пүрэв гарагийн та сайн нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Argmidas дээд зэргийн үс ажиллагааны брэнд за мөн чанартай будгийг Chongwon Paint-с Chongwon Paint хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөлүүл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдийн хачир нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3